Сайн байцгаана уу саруул ухаанд монголчуудаа. Өнөөдөр багш нар маань ажил аялал зарласан байдалтай байна. Нэгсэндээ хүүхдүүдийн маань суралцах боломж өдрөөс өдөр төмөгдөж, боловсролын салбар маань дээсэн дөрөөндөр байна. Багш нарын маань хүсэлт маш энгийн, цалингаа сарын 3.5 сая төгрөг болгохоор жагсаж байгаа. Харин энэ боломжтой юу талаар хэдүүлээ ярилцъя. За юуны төрөнд 3.5 сая төгрөг гэдэг бол $1000 авъя. Арай хүрэхгүй ч гэсэн. За тэгэхээр энэ маань 1 жилийн $12,000 гэсэн үг. Бид нар Англи Америктай харьцуулахгүй ч гэсэндээ хөгжиж буй улсуудтай харьцуулахад хүснэгт нэг иймэрхүү гарч ирж байгаа. 2024-өөс 2025 оны хичээлийн жилийн хамгийн сүүлийн статистик тоо мэдээгээр Монгол улсын хэмжээнд ерөнхий боловсролын 885 сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаа. 797 мянган сурагч буюу бараг 800 мянган сурагч суралцж байгаа. За үүнээс мэдээж боловсролын салбарт 93 мянган багш ажилчид нийтдээ 2.8 их найд төгрөгийн зардал гаргахаар ийм цалинтаагаар ажиллаж байгаа юм байна л да. За тэгэнгүүт энэ маань бол өөрөө нийт төрийн албан хаагчдын 3.1 8 гаруй их найд төгрөг бол нийт төрийн албан хаагчдын цалинд явдаг. 2.8 их найд нь багш нарын цалинд явж байгаа. За одоо байгаа шийдэл нь ямар байна уу гэхээр зэрэг яг одоо төсөвт 509.9 тэрбум төгрөг суулгаад за тэгээд 2026 оны 7 сарын 1-нд нэмж 200 тэрбум суулгаад за тэгээ 26 оны төгсгөлд ахиж нэмээд багш нарын цалинг ердөө 2.5 сая төгрөг болгох боломжтой гэдэг нь шийдэл байгаа юм байна. За тэгэнгүүт багш нар маань өөрсдөө 3.5 сая төгрөгийн цалин мэдээж хүсэж байгаа. Наранбаяр сайд энэ дээр нэгэн тоо батсан байлээ. Энийг харцгаа хэдүүлээ. Юу гэсэн үг вэ гэхээр зэрэг за энэ 3.5 сая төгрөгийг өнөөдөр бидэнд 2.8 их найд төгрөгийн цалингийн сан байж байна. Энэ дээр нэмэх нь хэд хэрэгтэй гэж 3.3 их найд хэрэгтэй. Тэнцүү энэ 6.1 их найд бол. За их найд те. 6.1 их найд бол. За биднэрт 3.1 их найд төгрөг нэмээд хэрэг болж байгаа юм байна. За боли одоогийн 2.8-ыг дабл гэж бодъё. 2.8 их найд төгрөг хэрэг болж байгаа. За тэгэхээр 2.8 их найд төгрөгийг олохын тулд нэг бол тогны хязгаарлалтыг байхгүй болгоно гэж ярьж байгаа. За нэг бол бүр хүүхдийн мөнгө рүү ойртно гэж ярьж байгаа. Эсвэл ямар нэгэн байдлаар инфляц мөнгө тараах ч юм уу. Тэгэх юм бол бидний мөнгөний үн унаад ямар ч ялгаагүй дөндөөдөн болно. Нэг нь нөгөөгөө хуурахгүй, урд тормоогоороо ард тормоогоо нөхөхгүйгээр ямар нэгэн байдлаар энэ мөнгөний төсвийн зарцуулалтыг нэгдүгээр ухаантайгаар, хоёрдугаарт үнэн бодтойгоор шийдэх боломж байгаа юу гэдгийг хэдүүлээ харцгаая. Магадгүй ийм 4 арга байж болох юм. Нэгдүгээрт бид санхүүгийн хариуцлагатай цомхон төрийг зогслоож төсвийг танах хэрэгтэй. Мөнгө байхгүй үед яадаг вүлээ? Толгой их ажилдаг. Улс орон ч гэсэн адилхан. Бага хэдэн төгрөгтөө маш нэхур, маш хайртай, маш хариуцлагатайгаар шийдэх ёстой. Төсвөө таньж улс орноо аварсан хамгийн том жишээ бол орчин цагт Аргентин улс байгаа. Эдийн засгаа хавцлын ирмэг дээрээс аварч, ард иргэдийнхаа амжиргааг дээшлүүлж, валютынхаа ханшийг чангаруулж, инфляцийг огцон бууруулсан энэ үүдэл юунаас үүдэлтэй гэхээр зэрэг энэ бол яамдуудыг цомгтгосон данхар төрийг хумсан явдал. Энийг хийж чадсан лидер бол мэдээж Хавьер Милей. Turismo y deporte, afuera. Ministerio de Cultura, afuera. Ministerio de Ambiente y Desarrollo Sostenible, afuera. Ministerio de las Mujeres y Género y Diversidad, afuera. Ministerio de Obras Públicas, afuera. Aunque te resistas. Энэ бол Монгол улсын төсөв 32 их найд. За эндээс бараг тал нь буюу 17 их найд бол энэ сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой энэ урсгал зардал. За энийг бол мэдээж ямар ч арга байхгүй, танах арга байхгүй. Энэ бол зайлшгүй байх ёстой. За энэ ч маш их мөнгө үлдэж байгаа. За мэдээж энэ ч аймаг сумдуудад хуваарлах төсөв, хүүхдийн мөнгө, за тэгээд шууд алдагдал гих мэтчлэн олон зүйлс бол байгаа. За мэдээ зарим төсөв ийшээгээ харилцан адилгүй байгаа. Тэгэнгүүт сая бид нар харсан Хавьер Милейгийн яамдуудыг татдаг жишээг манайх шиг жижигхэн цомхон улсад хийж болох юм а гэдэг утга санаа. Өнөөдөр Монгол улс урд хожид байгаагүйгээр данхар төрийн бүтцтэй байгаа. 20 гаруй яам байгаа. Энэ яамдуудын
их хурлын тамгын газрын, их хурлын даргын, ерөнхий аудитор энэ бүх зүйлсийг нэмэх юм бол энэ ч маш их хэмжээний төсөв байгаа. За, энийг л маш багыг нь авах юм бол багш нарын цалинг 3.5-д хүргэж болно гэж харж байгаа. Биднэрт ерөөсөө л 2.8 их найт хэрэгтэй. Энд харин нийтдээ төсвийн зарцуулалт гээд 22.5 их найт төгрөг байгаа. Жишээ нь 20 яамдаас гэр бүл хөдөлмөр хамгаал нийгмийн сайд 4.5 их найт. За, энэ ч сангийн сайд мөн адил 4.5 их найдын захиран зарцуулалт төсөвтэй. За, боловсролын сайд арай багыг авчи. Сургуулийн болон цэцэрлэгийн багш нар болон ажилчид байгаа. Гэхдээ бас л боловсролын сайд 4.3 их найдын захиран зарцуулах төсөвтэй байгаа. За, эрүүл мэндийн сайд 1.7 их найд. Хууль зүйн дотоод хэргийн сайд 1 их найд. За, зам тээврийн сайд 1 их найд. Батлан хамгаалахын сайд 780 тэрбум, соёлын сайд 440 тэрбум. За, энэ ч гих мэтчлэн ингээд маш олон 20 гаруй сайд нар ийм их хэмжээний захиран зарцуулах төсөвтэй байгаа. За, бид нар мэдээж Аргентин шиг ч юм уу, эсвэл магадгүй Эстон шиг дижитал трансформашн итгэж байгаа улсууд шиг өөр улсууд шиг төсвөө хумыг гэх юм бол 30-аас 50% нь хумлаа гэхэд маш их хэмжээний мөнгө гарч ирнэ. За, энийг байя гэж бодоход 22.5-ыг ахаад 10% нь авахд 2.2 их найд. Бидний хүсэж байгаа нөгөө зардал чинь гараад ирнэ. Гэхдээ энэ 10%-ыг хумхад мэдээж төсвийн маш их дэлгэрэнгүй бүтцийг задлж агаад маш их ажил орно. Энийг анх удаага миний амнаас гарч байгаа мэдээж мэдлэг боловсрол хэрэгтэй ч гэсэндэ давхар сэтгэлтэй, эх орондоо хайртай, төсөвдөө хайртай, ухаалгаар зарцуулах нэгэн хэрэг болно. Дургууд хүчгүй гихчээр магадгүй үүнийг хийхэд сэтгэл дутах юм бол энэ 2 их найдыг гаргаж ирэх боломжгүй болно гэсэн үг. Нэгдүгээрт сэтгэлгүй байдал. Хоёрдугаарт манай данхар бүтэц одоогийн засаг барьж байгаа эрх баригчид нам эвслүүд өөрсдийн эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд олон талт эрх ашигыг хамгаалж ард түмний мөнгийг дураараа дургиж зарцуулж байгаа байдал. Тийм учраас үүн дээр хариуцлага, шахалт, хяналтыг тооцож байж бид нар энэ мөнгийг гаргуулж авч болох юм аа. За, хоёр дахь шийдэл бол гадны хөрөнгө оруулалт. Манайх шиг улс хоёрхан аргаар мөнгө татах боломжтой. Нэгдүгээрт экспортын орлогыг нэмэгдүүлнэ, хоёрдугаарт гадны хөрөнгө оруулалт татна. За, бид нар хамгийн том жишээ бол оюутлогоо дээр байгаа. Оюутлогын гэрээг 1000 сайжруулж болох байсан гэдгийг бид нар өчтнөө ярьж байгаа, мэдээж боломжтой байсан. Гисэн хэдий ч ямар тач байсан энэ төсөл хөдөлсөн, энэ төсөл хөдөлснөөр гадны хөрөнгө оруулалт орж ирсэн, гадны хөрөнгө оруулалт орж ирснээр манай дотоодын нийт бүтээгдэхүүн 1 тэрбумаас 10 тэрбум буюу 10 дахин маш богино хугацаанд тэлсэн байдаг. Тэр утгаараа ч гэсэндэ биднэрт гадны хөрөнгө оруулалт орж ирж манай төсөв 10 дахин ингэж тэлж байж бид нэр энэ их мөнгийг, валютыг эргэлдүүлэх боломжтой. Бидний яриад байдаг Япон руугаа хөгжиж, Сингапур шиг хөгжиж гэдэг pipe dream биелэх боломжтой. Гэхдээ бид гадны хөрөнгө оруулагч нарт таата боломжийг бүрдүүлэх ёстой. Монгол улсад хөрөнгө оруулалт хийхэд саад, бэрхшээл, татвар, нийгмийн даатгалаас ахуулаад зөндөө байдаг. Гадны бизнес эрхлэгчдийг нэг бол бид дээрэмчин гэж хардаг, эсвэл дээрэмддэг. Нэгсэндөө гадны хүний өнцгөөс Монгол улсад хөрөнгө оруулалт хийж мөнгөө эргэлдүүлэх энэ боломж байгаа юу? Эсвэл Монгол улсад хизээч хөрөнгө оруулахгүй зөвлөхгүй газар байгаа юу гэдгийг бид нар яг одоо өөрсдөө шийдэх цаг үе ирсэн байна. Энэ хэмжээний мөнгийг оруулж ирж эдийн засгийн эргэлтэнд оруулах нь бид нар дэлхийтэй хэрхэн харьцахаас яг энэ цаг мөчид хамааралтай болж байна гэсэн үг. За, бид нар мөнгө олж болох байц хамгийн ойлгомжтой бөгөөд хамгийн магадгүй хурдан шийдэж болох зүйл бол төрийн өмчт компаниудаа зэгцлэх. Өнөөдөр Монгол улсад шууд 100% төрийн өмчөд 30-аас 40 компани байгаа. За, мэдээж төр хувийн хамтарсан ямар нэгэн байдлаар холимог системтэй 60-аас 70 компаниуд байгаа. Эдгээрийг дурдах юм бол бидний мэдж байгаагаар бол Эрдэнэс 5 толгой байгаа, Эрдэнэт үйлдвэр байгаа, Монгол Росветмет байгаа, Мят, Улаанбаатар дулааны сүлжээ, Монголын цахилгаан холбоо гэдгээс авахуулаад маш олон компаниуд байгаа. Ихэнх нь алдагдaltaй ажилдаг, ашигтай ажилласан ч гэсэндэ
илүү ашигтай ажиллаж болох үс зүйлс бол байдаг. Төрийн өмчт компаниуд мэдээж авилгын үүр уурхай болсон, шахааны дарга нарын үүр уурхай болсон, томилгооны үүр уурхай болсон, төрийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг гэх мэтчлэн зөндөө асуудлууд бол гардаг. За, энэ дээр бол хамгийн сүүлийн хамгийн ноцтой гэх юм уу мэдээ. Энэ олон 100 гаруй төрийн өмчт компаниудаас төсөвт эдгээр мэдээж 5.8 их найт төгрөг бол оруулдаг. 5.8 их найт төгрөгийн бол орлогыг бүрдүүлэхэд үүнтэй харьцуулахад гэхдээ 16.9 их найт төгрөгийн бас зардал гардаг байгаа. Тэгээ улсаас 70 тэрбум төгрөгийн татаас авдаг. Яагаад төрийн өмчт компаниуд ашиг орлого олохгүй болвол оршин тогтноод байгаа. Хувийн компани байсан бол аль хэдийн дампуурлаа залгарсан байна. Тэгэхээр дампуураад байгаа ашиггүй төрийн өмчт компаниудаа нэгмөсөн дампууруулад хувьчлаад ингэж байж биднэрт тодорхой хэмжээний орлого олж ирэх боломж бүрдэж байгаамаа. Дөрөвдүгээрт төрийн өмчт компани гэснээс бидний хамгийн том сайлын үнэ бол мэдээж газар доорх баялаг, уул уурхай. Уул уурхайн зарим ордуудаа хувьчлахад биднэрт асар их хэмжээний мөнгө гарч ирнэ. Ард түмний амжиргааж гисэн дээшлэх, дундаж давхаргыг тэлэх ийм боломжууд гарч ирж байгаа. Хамгийн энгийн жишээ бол харьцуулаад ярихад 5 толгой орд газар байгаа. 5 толгой орд газрын 96%-ийг нь Эрдэнэс 5 толгой буюу төрийн мэдэлд байдаг, төр эзэмшдэг, 4% нь бидний яриад байдаг ухаан удаг буюу energy resource эзэмшдэг. За, ухаан удаг хувийн мэдэлд очисноос хойш 2.3 их найт төгрөгийн татвар тулсан байгаа. Энэ нь нэг өсөндөө газар доорх баялаг, ард түмнийх гэдгийн маш том илэрхийлэл. Бид бүгд татвараар энэ үр ашигыг авч байгаа. Ухаан удаг дээр жилд 15 сая тонны сайжруулсан коксжүүлсэн нүрсийг гаргадаг болвол 96%-ийг эзэмшдэг Эрдэнэс 5 толгой 30 сая гэдэг ч гэсэндээ 30 сая тонныг баяжуулах гэсэн Чүва 10 саяыг бол баяжуулсан гэдгийг бол хэвлэл мэдээллийн байгууллагуудаар бол гаргаж ирж ирсэн. Нэгсэндээ хувийн болон улсад эзэмшиж байгаа энэ байдлыг зөвхөн уурхаагаас харахад ийм том ялгаа бол гарч байгаа. За, Эрдэнэс 5 толгой мэдээж энэ чи хамгийн том төрийн богширсан зүйлс бол энд байдаг гэж ярьж байгаа. Зүгээр нэгхэн жишээ авахад хөрс суултын ажил 100 тэрбум төгрөг. Энэ ажлыг олгож байгаа худалдаа авалтын дарга нь холбогдох алба, газрын дарга, захирлууд мэдээж энэ албан тушаал дээр очиход үхэн хатан явах нь үнэхээр арга байхгүй. Яг энэтэй холбоотойгоор Пүрэв Дорж гишүүний яриаг бас сонсцгоё. Хамгийн гол одоо том хулгай хаана явж байгааг нөхдөр Эрдэнэс 5 толгойдор чи явж байдаг байхгүй юу? Нүүрсөө өндөр тавьж байгаа л одоо их орлого олно гэдэг тэр тэнд одоо нүүрснээс чинь хулгайлдаг хүмүүс нь Эрдэнэс 5 толгойхон болсон. Яагаад би жишээ ганцхан жишээ хэлээд өгье. Админерал энержи ресурс компаниуд яг уурхай дотроо баяжуулах одоо үйлдвэр барьж яхад нөгөө Эрдэнэс 5 толгой 14 км-ийн цаана 30 сая тонн одоо нүүрс баяжуулна гэж үйлдвэр барьчаад яг ашиглаад явна ихтер нэг ойролцоогоор 10 саяыг л одоо баяжуулах тийм үйлдвэр барьсан. Тэрнийг нэг их найт төгрөгөөр барьсан байгаа шүү дээ. Тэгээ одоо яаж нөхдөр тэр дарга нар нь яаж нөхдөр дахиад тендер зарлана. Тийшээ нөх хөнөөр явуулна. Хөнөөрөөсөө бас жоох мөнгө хуснаа. Ингээл байж байгаа шүү дээ. Ийм байдлаар ерөөсөө хулгай зэлгийч бүр хаасаагүй шат шатандаа явцсан. Одоо тэгэл 7 их найдын төсөвтэй Эрдэнэс 5 толгой чинь 7 их найдын төсөвтэй. 7 их найд шүү. Юу тэн чин тэгээ гав ганцхан захирал нь тэгээд нөгөө нэг гол юмын тэр нөгөө нэг худалдаа авах ажиллагааны дарга нь мэддэг гэж байгаамаа. Тэр нь бол жинхэнэ хулгайч гэж байгаа. Тэгээд тэд нар мэдэр нь бол одоо ерөөсөө ингээл юу энд сууж байгаа их хурлын гишүүд сайдар майдар бол сургуу байхгүй. Одоо та нарын нэг шинэ хиндүү гишүүд одоо очоод одоо лувсан жамчаа чамааг очих юм бол хөдлөөгч гэж тоохгүй. Нэр шүү. Бүр тийм дампуурсан даварцсан газрууд бий болсон. Тэрнийгээ зэгслэхгүйгээр та нар энэ лагдаг төсөв яриад ийм гоё бүтээн байгуулалт энэ Монгол орон даяар хийн мэн гэж яриад ямар нэмэр байгаа юм бэ? 7 их найдын төсөвтэй гэнэ. За ингээд бид нар баяжуулах үйлдвэр, коксжуулах нүүрс, хагас боловсруулах, экспортлох, нэмэн өртөг шингэх
их гой фэнси юмнууд ингээд ярьдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр биднэрт нөөц бололцоо байгаа юу гэвэл байгаа. За биднэрт ямар нөөц бололцоо байгаа гэхээр байгалийн нөөц байна. Үүнийг баялаг болгоход мэдээж маш их хэмжээний хөрөнгө хүч боломж гарна. Гэхдээ энэ гурил дангаараа хідэн төгрөг бах уу? Пиршки юм уу? Хуушур хийгээд, чимхээд, илдээд, хайраа зархад хідэн төгрөг бах уу? Энэ бол магадгүй үнц нь 1000 дахин ч нэмэгдэж байгаа асуудал байна. Энийг улс төрийн байгууллага хийх юм бол шахааны дарга нартай төрийн байгууллага энийг хийх юм бол магадгүй сард 1 хуушур хийлээ гэж бодоход хувийн хвшил 10-ыг хийх юм байна. Тийм учраас бидний ашиг орлого төрөөс биш хувиас шалтгаална гэдэг нь ийм учиртай байна. Тэгэхээр хувийн байгууллагуудаа төрийн өмчт компани ялангуяа уул уурхайгаа хувьчилж энэ их мөнгийг гаргаж ирья гэдэг л утга санаа. За иймэрхүү маягаар багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгож болж байгаа. Энэ бол зөвхөн багш нарын цалинтай холбоотой асуудал биш. Бид нар багш нарын цалин өсгөж чадах юм бол эмчнэрийн цалин өсгөж чадна. Цагдаа нарын цалин өсгөж чадна. Төрийн албан хаагчдыг өсгөж чадна. Монголын ард түмний амжиргааг дээшлүүлж болно. Энэ бол бид нар байгаа мөнгөндөө хариуцлагатай хандаж төсвийг танах, магадгүй байгаа боломжуудаа үржүүлэхтэй холбоотой асуудал. Эрх баригчид шийдвэр гаргах маань эх орондоо хайртай юм бол төсөвтөө ч гэсэн хайртай хандна. Ийм боломжууд бид нар бол байгаа. За энэ боломжоо ашиглаж багш нараа үнэлэхгүй юм бол Монгол улс хаашаа явж байгаа бэ? Боловсролтой хөрөнгө оруулалт хийгээгүй, боловсролтой мөнгө зараагүй улс шорондоо мөнгө зардаг гэдэг айхтар үг байдаг. Тиймээс бидний одоо гаргах эрх баригчдын энэ гаргах шийдвэр үнэхээр Монгол улсыг тодорхойлох маш том цаг үе дээр ирээд байна. За ингээд сарвал ухаанд та бүхэнд эцсийн дүгнэлтийг үлдээе. Анхаарал тавьсанд баярлалаа.